Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн 3 дугаар радиогийн 2 дугаар студиэс царай мөтө хөтлөгч Ари, Аш мөтө хөтлөгч Арийн нар хамтран хүргэдэг найруулагч Арчимбат ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ илүү хоолыг хамтдаа туулах юурэтэй Rovelo брендийн дугуй хамтран ажиллаж байна. За мөн E-Mart Mongolia app-а татаад хаанаас ч хүссэн барга хургуулаарэ өрөөтэй E-Mart хамтран ажиллаж байна. Өглөөний минь арай сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарвуу. Сайхан амарсан. Зэ Hot Topics нэвтрүүлэг сүүлийн Google трендээр сүүлийн 24 цагт тэргүүлж байгаа сэдвүүдийг дэлхийн улс орнуудаар тэргүүлж байгаа сэдвүүдийг гаргаж ирээд ярьдаг те. За эхний ээлжинд би YouTube дээр одоо бит хоёрыг сонгон сонсдог сонсогчдийнхоо комментуудыг уншиж байгаа. За өнөөдөр би 3 коммент сонгож авсан. Ягаад тэгэхээр магадгүй ингээд явсараад хүмүүс нэг бит хоёр хэлээдсэн. Бит хоёрын нэг ярьсан одоо үйл явдалтай холбоотой ч юм уу коммент хийрээ гэдсэн. Комментууд ерөнхийдөө орж ирж эхэлж байна. Тэгэхээр би их баяртай байна. За эхний онцолж байгаа коммент маань Баатра Бафу 1186 гэдэг хэрэглэгч бичсэн байна. Юу гэж бичсэн бэ гэхээр шууганы эзэн Трампыг яах вэ? Сүүлийн 20 жил Америк нэгдсэн улсыг Трамп удирдсан бол өнөө цаг ямар байх байсан бол гэж бодохоор зүгнэлт кино шиг гэдэг бас их сонирхолтой үнцэг гаргасан байна. Нэрэл 20 жил манайх удирдсан бол бас л тий. Өдөд одоо тэгвэл дарангуулагч болсон байх л та. Магадгүй тий. Ер нь бол Америк нэгдсэн улс тий. За хоёр дахь комментаар болохоор Зоола Чимэд Цэрэн 1657 гэдэг хэрэглэгчийн бичсэн коммент байна. За энэ болохоор ийм санал хүсэлт маркийн зүйл ирсэн. Юу гэж утсан бэ гэхээр Монголд болж байгаа үйл явдлаар Hot Topics хийвэл хоол байгаа бид нар орж хараад нэг газараас мэдээлэл аваад их хэрэгтэй байна please гэсэн байна. Тэгэхээр энэ дээр би нэг тайлбар өгье гэж бодсон. Ягаад тэгэхээр манай Баасан гарагийн өдийн хачир нэвтрүүлгээр яг Монголд болж байгаа сошиал шуугаа нэг базаад айгүй гоё явдаг байхгүй. Би тэрэнд өөрөө айгүй дуртай үзэх дуртай. Тэгэхээр Баасан гарагийн өдийн хачир нэвтрүүлгээ олоод сонсох юм бол яалчгүй Монголд сүүлийн одоо 7 хоногт өрнсөн одоо сошиал дээр онцлог шуугаанууд бүгд маш гоё базалтайгаар явж байгаа шүү. За 3 дахь комментаар болохоор 2893 гэдэг хэрэглэгчийн коммент байна. За өглөөний минь дайрынудаа та хоёрыг алгасалгүй сонсдог шүү. Аль болох коммент ч хичээдэг шүү. Эмэгтэй айрыгийн ах юу ч хийхээс буцахгүй худлаа баахан хэвлэл мэдээлэлээр шуураад нэр улам өсөөд л дуусах юм да. Канадын Альберта мужийн цаг агаар Монголтой маш төстэй хуурай урамсгалтай гэж байна. Магадгүй манай Канадын сонсогч юм шиг байна тий. За ийм 3 комментиг онцлоо. За өнөөдөр өнгөрсөн хоногудад Европ даяар нэг сэдв гал. За ер нь бол тэргүүлж байгаа. За энэ бол Eurovision гэдэг айлт тэргүүлсэн. За Их Британд чинь 50,000 айлттайгаар Францад, Германд ерөөсөө л бэж болох бүх улсуудаар Eurovision гэдэг айлт одоо тэргүүлж байгаа. Eurovision бол дэлхийн хамгийн том, хамгийн гайхамшигтай дууны наадам гэж би боддог. За би Eurovision бол үнэхээр хайртай. Сүүлийн хэдэн жил үзэж чаддаг болохоос шиг 2010 оны үеэр бол өстой жил алхалсгүй ямар улс ямар хүнээ явуулсан байна гэж хараад үздэг байсан. За энэ мэдээ энэ одоо тэмцээн семифинал буюу хагас шигшээ нь 13-нд болсон. За үлдсэн хагас шигшээ нь өнөөдөр болно. Тэгэхээр дараагийн шатанда ямар улсууд шалгарах вэ гэдгээ одоо үзэж байгаа. Хүн улс болгон улс даяараа сонгон шалгаруулж яваад энэ ч одоо улсаар бөө юм болт юм бэлээ. За энэ тухай бүр кино хийгдсэн байна. Will Ferrell-ийн Song of Ice and Fire гэдэг бас нэг пароди маягийн кино хийсэн байдаг санаж байна. Бариу нэг тийм неонгийн хувцастай дуулаад сүр болдөө шүү дээ. За ер нь бол сүр. Тэгээд бас их гоё юм шиг санагдаг. Улс болгон өөрсдийнхөө ингээд дуу одоо урлагийн одоо гол төлөөлөгч илгээгээд хойноос нь бүгдээрээ захын мушгаад суудаг гоё тэмцээн болдог. За тэгээд Eurovision бол сүүлийн үед бол тэр тайз засал зарцуулж байгаа мөнгө төгрөг нь бол ярих юм байхгүй бүр үнэхээр өндөр хэмжээнд миний бодлоор хамгийн өндөр хэмжээнд зохиогддог одоо дууны наадам гэж хэлж болно. За энэ тэмцээнд хин тэрүүлж байгаа хин ямар хүмүүсээ илгээсэн бэ? За одоо Eurovision орсон хүмүүсийн одоо улсуудыг нь хайж энд хин одоо тэргүүлж дараагийн шатанд хин шалгарсан бэ гэд бүгд л Европ даяараа Eurovision-ээр яг одоо хянцгалж байгаа юм байна. За Eurovision-ыг би хизэнээс мэдэх вэ гэхээр би чинь одоо
Оросын MTV ч юм шүү дээ. Одоо Орос дуунуудыг л сонсож үзлээ. Ятгад нэг Орос хэлний анги байсныг ч хэлэхөө. За тэнгууд Дима Билан гэж дуучин байсан. Одоо Оросын одоо сүүлийн ер нь хэдэн жил би олж харсангүй л дээ. Дима Биланыг яг Евровишнд орж ирэх үеэр бол би чинь ийм тэмцээн байдсан байна. Одоо нэг ёсондоо Европ даяар шилдэг дуучнаа тодруулдаг урлагийн наадам маягийн л юм байлээ шүү дээ. Тэгж үдчихсэн. Тэгэл би дараа нь бодчихсон байхгүй. Яванда нөгөө нэг одоо 1010-аад оноос хойш нэг Европын улс төрийн байдал жоохон тогтворгүй болоод ирсэн. Жоохон дайсагналтай. Энэ үед энийг одоо Евровишн талаар би нэг юм уншижсэн. Тэрэн дээр юу гэжсэн бэ гэхээр Евровишн бол Европын улс орнуудын нөгөө улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлдэг талбар болчиход байна. Буюу нэг ёсондоо энэ ингээд бидний хайртай тэр олон жил үргэлжилсэн тэмцээн улс төрийн ингээд нэг тийм улс төржөөд байна гэдэг нэг тийм уншижсэн. За энэ бол ялцчгүй улс төрийн маягийн юм ордгоо. Яагаад гэхээр улс орн Евровишныг яаж шалгаруулдаг вэ гэхээр хоёр аргаар шалгаруулдаг. Бүх Европ даяар санал асуулга явуулна. Тэгэд улсууд өөрөө бусад улсуудын үзүүлбэрт үнэлгээ өгдөг. За жишээ нь Орос, Английн төлөөлөгчд үнэлгээ өгнө, Шведийн төлөөлөгч үнэлгээ өгнө. За тэгэд хамгийн өндөр оноог нь хүнд өгөх вэ гэд бүгд нэг нь үнэлдэг. За энэ тохиолдолд бол бас нэг түгээмэл ажиглагддаг зүйл нь Европ бол славян хэлтэй улсууд олонтой. Одоо Балканы улсууд бол бүгдээр славян хэлтэй те. Серб, Хорват, одоо Босния, за хойгоор бол Чех, одоо юу идэр Польш хүртэл одоо славян хэлтэй. За эднээс одоо нэг дэмжих маягтай. Тэгмэд герман хэлний буюу Швед, Норвеги, Финланд нь ордгоо. За Дани, Австри гэдэг эднээс нь бас нэг дэмждэг гэх юм уу. Ингээд ийм байдалтайгаар бас нэг тийм улс төрийн маягийн юм ордог. За тэгээд ер нь бол тухайн жилдээ бас улс төрийн одоо шинж чанартай тийм илэрхийлсэн одоо юунууд одоо дуунууд төрүүлж гэдэг хандлагатай. За тэр нь одоо тухайлбал яг Украины дайм бол 2022 онд Украин төрүүлжсэн санаж байна. За ийм гайхамшигтай одоо тэмцээн болтгоо. Энэ жил би бүх дуунуудаас ерөнхийдөө гүйлгэж үзсэн. Надад хамгийн ингээд сонирхолтой бас нэг таалагдсан Польш байла. За энэ Евровишныг ер нь төрүүлнэ гэдэг бол тухайн улсын хувьд бол одоо бид нар Олимпийн наадамд алт авч байгаатай адилхан улс даяараа юм чухал нэр хүндийн асуудал болдог. Төрүүлж үлдсэн улсууд байна. За бүр ингээд хагтлаа төрүүлсэн Ирланд ч юм уу жижигхэн мөртлөө олон удаа төрүүлсэн улсууд бол байдаг. Төрүүлж үзээгүй том улсууд байна. Тэдний тоонд Польш жишээ нь орж байна. Польш. За Польш бас нэлээд том улс. Тэгээд сүүлийн үед нэлээд амбицтай байгаа. Энэ жил одоо би нэг YouTube-ийн комментээс сонсон. Польш энэ жил ялагцаар залхаад энэ хүнээ илгээсэн байна гэж Жустина Стрецковска гэдэг энэ бүсгийн үзүүлбэр яг одоогийн байдлаар YouTube дээр Евровишны албан ёсны одоо сувгаас нь цадсан бүх одоо видеонуудаас хамгийн олон үзэлттэй үзүүлбэрээр хараад байгаа. Гэхдээ мэрэгчлэтнүүд хэнийг сонирхоод байгаа гэхээр Шведийн Бара Бата Басту гэдэг одоо энэ дуу за мөн одоо энэ юуны нэг Эстонийн Томи Кэш Эспрессо Макиато гэдэг энэ хоёр дууг нь онцолж илээ. За энэ хоёр дуу хоёулаа л их онцгой юм байна. Би зөвхөн айрид бол аль хэлийн нэг үзээрээ бас ингээд сонирхолтой бас үнэхээр бас их сонирхолтой шийдлэр ингээд огцон сонирхмоор тийм гой шинэлэг тийм одоо дуунуудыг хөнгө төрхүүдийг бас Евровишн харуулждаг. За энэ жилийн Евровишны нэг онцлог нь Селин Дион энэ гарч ирээд үг хэлсэн. Селин Дион 1988 онд Евровишн төрүүлжсэн. Швейцарыг төлөөлжсэн санаж байна. За энэ Селин Дион 1988 он шүү дээ. Өөрөөр хэлбэл Селин Дионы дебют хийсэн гэж хэлж болно. Дараагийн шатнд гарах гол одоо алхам нь одоо Евровишн бол том платформ байсан. За бас Шведийн АБА хамтлаг бас Евровишнд 2 удаа төрүүлжсэн санаж байна. Ийм одоо наадмаа. Ийм комент орж ирж байна. Дөнгөж сая зя Солонгот аш донроо уран гулгалтын спортыг шүүдэг шүүгч нар шиг шүүдэг юм уу аринуудаа гин. Уран гулгалтыг би яаж шүүдсэн сайн мэдэхгүй. Нөгөө шүүгч нар чи ингээд нөгөө мөсөн талбайх нь хажууд суучаад оноогоор өгөөд байдаг штэ тэр шиг юм. За энэ яг хэрэв үнэхээр яг сонирхчвал ингэж байгаа. Улсууд хамгийн өндөр өгөх боломжтой оноо нь 12 оноо. За 12 оноог 8-аас 8, 9, 10, 11, 12 гэдэг улсууд оноонуудыг өгдөг. За тэгэд 8 оноогоо хинд өгөх вэ гэдгийг зарлаж явдаг. За одоо чинь Монголыг би төлөөлж байгаа бол Монголоос санал асуулаа. За би 8 оноогоо Хорватд өглөө. Харин 9 оноогоо Италид өглөө гэд ингээд оноонууд цуглуулдаг. 12 бол хамгийн өндөр оноо. За би одоо жишээ хойд хөрш Оросд 12 оноо өглөөч гэдэг их гоё байсан гэж тайлбарлаад оноо өгдөг. За тэгэд улсууд ингээд улс болгон саналаа өгдөг гэсэн үг. Одоо Хорват ч байна. За ингээд нийлүүлээд хамгийн олон оноо цуглуулсан одоо юу н одоо оролцогч нь ялагчаар тодордог байх нь тийм. За энэ жил бол Швейцарын Базель хотод инхүү одоо энэ өрнж байгаа. За өнөөдөр бол бас нэг дараагийн шатны одоо тэмцээн болох юм байлээ.
сая найруулагч ингээд нөгөө өнөөд одоо энэ Eurovision дээр өрсөлдөж байгаа хүмүүсийн ингээд нөгөө Википедиа дээрх нэрийг ингээд урсгалаа л дээ. Нөгөө үнэхээр таньдаг нэр нэгч байсангүй бүр нэрнийх нь энэ үсэгч байсан гэж надад бүр хараад би за яг улстай л одууд нэржтэй гэж харж байлаа. Яг энэ Eurovision-д орж ирэнгүүт олон улсын од олчдөг шүү дээ. Одоо маш олон энэ Eurovision-аас турш гарсан одууд бол байгаа. Интернетийн бас феноменуудаас болдог. Одоо жишээ нь Румынаас оржсэн. Кончита Вурст мөн үү? Кончита Вурст ялжсэн шүү дээ. Австрид орцоод. Бүр ялсан юм уу тий? Австрийн одоо тухайн жилээ ялжсэн санаж байна. За тэгээд одоо Румыний бас Молдавийн бас нэг Epic Saxkai гэдэг саксофон тоглодог залуу интернет феномен буюу интернет даяар юм үзэгдэл болж хөрж исэн. Тэр айгүй кул байдлаар нөгөө саксофон хөгжмөө тоглодог гэдэг. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ илүү холыг хамтдаа туулаа яриа та Rovelo брендийн дугуй хамтран ажиллаж байна. За манайхан ер нь ингээд Rovelo гэд хичээжлээд авчаараа Facebook-ээс хайгаараа. Тэгэхээр Rovelo бол чанар ба үнийн төгс тэмцэр. Хэрвээ одоо танд Батбүх нэмээд удаа эдлгээтэй 2025 онд үйлдвэрлэгдсэн цоо шин дугуй хэрэгтэй байвал Rovelo бол таны хувьд ухаалаг сонголт байна гэж байгаа. За Rovelo бол Канадын Хойд Америкийн одоо яг эрс уур амьсгалд зарцуулагдсан Балта зам зарцуулагдсан юм зориулагдсан дугуй. За тэгэхээр үн төлбөргүй ухсралт суйрлуултыг хийгээд өгнө. Хамгийн гол нь 24 цагийн турш ажиллах ажиллана. Шүнж гисэн ажиллана гэсэн худалдан авалт бүр хамгийн бэлэгтэй. За тэгээд Son, Storepay, Monpay зэрэг зээлийн аппуудаар Rovelo брендийн дугуйг авах боломжтой шүү. Ер нь Америк болон Канад, Европын орнуудад Rovelo гэхэр хүмүүс шууд танд юм байна л да. Яагаад тэгэхээр энэ зах зээл дээр илүү борлуулагддаг. Хойд Америкийн зах зээл зориулагдсан болохоор Монголын эрсдэс уур амьсгалд Балта замд бүрэн нийцнэ. За үйлдвэрээс гарсан дуу төс бүрийг чанарын өндөр шалгуураар оруулж шаардлагат нийцсэн тохиолдолд зах зээлд нийлүүлдэг юм давхар хяналтын системтэйгээр онцгой юм брэнд юм байна. Утасны дугаар нь 7799 77 гэсэн байна. За салбаруудын би хэлээд өгье. Циркийн урд нарны зам дагуу Төмөр зам музейн дэргэд байрладаг Сод Монгол дээр нэг салбар нь байна. За хаан хөдөлгөөний Тэц дүүргийн зам дагуу Ярамгийн шинэ гүрнээс баруун талд байрлаж байгаа хоёр дахь салбар Сод Монгол шатхуун түгээгүүд байгаа бол гурав дахь салбар нь Балан хамтын их сургуулийн Чанх хард нь Сод Монгол шатхуун түгээгүүр дээр гурав дахь салбар нь байна. Rovelo Tire Mongolia гэдэг та бүхэн Facebook-оор ороод энэ төрөл бүрүүдээс нь танилцаарай. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй одоо бас хуваалцж үзэж болно. Rovelo Tire Mongolia-г лайк дараарай. За манай нэвтрүүлэгтээ Хойд Америкийн эрсдэс цагаагаар Балта зам зориулагдсан бүтээгдсэн дугуй илүү холыг хамтаа туулын ураатай Rovelo дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. За Чулуун бодол усанд орж дайн дэжингүү бол сайхандаа дуу хуур дэлхийг нэгтгэж инх тайван амьдрах юмсан да гэсэн байна. За бас яг энэний одоо мэдрэмж бол юу те? Одоо Eurovision том талбар нь болдог. Dima Bilan Оросын Voice Kids шүүгч хийгээд байсан тоглолтоо хийгээд л явж байгаа гэсэн байна. Dima Bilan нэчтэй бичтэй шүтнэ гэж үзүүлдэг байл шүү дээ. Йоо. Эхлээл Андре Гүп нэг шүтэж байгаа л Андре Гүп алгуулгууд нь Dima Bilan гэл орсондоо яалч би ч нэг Орос хөгжмөөр хүмүүжсэн юм аа хаашаа. Тийм юм шиг лээ. Never let you go гэж тоглодог байцтай тий. За тэр Осет гаралтай залуу юм билээ шүү дээ тий. Оо тийм үү? Аха. Яг Орос гаралтай бол биш. Осетийн гэж явдаг юм билээ. Дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дараагийн мэдээлэл Дональд Трамптай холбоотой. За Дональд Трамп маань өчтөр хойлыг нэвтрүүлэхээ төгсгөл ингээд хальт дурдаад өнгөрсөн. Сауди Арабид одоо бүрэн эрхээ авснаас хойш одоо яг 4 дахь сар дээр 4 дахь сар руугаа орсон байгаа ерөнхийлөгч маань 4 өдрийн одоо албан ёсны айлчлал хийж байгаа. За энэ үеэрээ Сауди Арабтай зэвсэх юм бол 8 хилцээр хийгээд 142 тэрбумын гэрээнд гарын үсэг зурсан. Цаашлаад ойрхот дорндод хамгийн том түшиц газар буюу стратегийн түншээр Сауди Арабыг нэрлээд байгаа Дональд Трампын хувьд Рияд хотод нэгэн хүнтэй уулзсан. За энэ хинтээ уулзсан бэ гэдэг нь өөрөө бас ингээд маш олон хүний анхаарлын төвд ороод яагаад гэдэг асуултууд маш их тавигдаж байна л да. За Америк нэгдсэн улс бол 2001 оны 9 сарын 11-ний одоо террорист халдлагаас хойш террористуудын эсрэг дайныг маш одоо зартай эхлүүлсэн. Хэд хэдэн орн руу цэргээ оруулаад дайны үйл ажиллагааг 10 гаруй жил үргэлжилсэн байдаг. Тэгвэл яг одоо энэ Рияд хотод Дональд Трамп нэгэн хүнтэй гар барьсан. Энэ хүн бол одоо цагта алан хядагч цоллогдоод Америк нэгдсэн улс энэ хүний толгойг 10 сая доллараар одоо үнэлээд зарыг ингээд зарлаж ирсэн ийм хүн байгаа. Одоо зарлагдчихсан хүн гэх юм уу. За тэгэхээр Ахмед Алшара гэдэг хүний тухай би ярьж байна л да. Сирийн одоо ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ахмед Алшарагийн хувьд
өнгөрсөн 2024 оны 12 сарыг хүртэл Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ хүний толгойг 10 сая доллараар үнэлжсэн буюу алан хятагчаар албан ёсоор тооцчихсан ийм хүнтэй Дональд Трамп гар барингуудаа юу гэж хэлсэн бэ гэхээр За. энэ нөхөрт нэг юм байна. За. Яг ингэж хэлсэн заяа. Одоо нэг ясанда уулзаа те ингээд Дональд Трампын одоо яг Сирт биш Риад хот гэсэн энэ мэдээллийн уулзалтын дараа хийсэн мэдээллүүдийг ингээд харж хахад за ерөн Сиртэ бол инхийн байдлын ингээд те энгийн харилцаагаа үргэлжлүүлэн тогтоох хүсэлтэй байна. Одоо ингээд 2011 оноос хойш энэ олон жил үргэлжилсэн баг хэдэн жил юм бэ? 14 жил үргэлжилсэн дайны хөлд олон хүн амь алдлаа. За 14-5 сая хүн эх орноосоо дайдсан байна, дөрвсөн байна гэдэг ийм мэдээлэл хийжсэн. Одоо болохоор Ахмед Алшара бол ингээд залуу хүн байна, чанга гар байна. Дональд Трамп чинь жоохон юм нөгөө юу ярианы хэллэгтэй юм шүү дээ. Нэг албан ёсны тийм үг хэллээр ярьдаг. Тэгвэл өстой энд нэг юм байна. Энэ бол их чанга гар байна гэж яг хэлээд за ингээд гар барьсан. За тэгээд яг одоогоор ингээд цацагж байгаа бичлэг дээр болохоор ингээд орчуулагчийн хажуугаар хажууд энэ хоёр маань ярилцж байгаа. За энэ уулзалтын үеэр уучлаарай Сауди Арабийн удам залгах хүнтэй ч Мухаммед бин Салман болон утсаар Туркийн ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдоган оролцсон. За энэ хоёр ингээд те орогт орондын энэ хоёр одоо удам залгаж байгаа төрийг удирж байгаа хоёр хүний хувьд Сир болон Америк нэгдсэн улс хоорондын энэ уулзалтад зуучаар оролцож байгаа буюу нэг ёсондоо яг энэ уулзах үеэр нь одоо хөндлөнгөөс хараад сонсоод байжсэн ийм хоёр хүний нэг болж гинэ гэж одоо яригдж байна л та. Тэгэхээр яг одоо болохоор одоо Дональд Трампыг ингэж Ахмед Алшаратай уулзаад байгаа энэ үйл явдал дээр барууны хэвлэлүүд ягаад гайхаад байгаа вэ гэхээр Дональд Трамп нэгдүгürt удаа дараа би Сирийг юусоо сонирхгүй байна. Сир ингээд нэг Америк нэгдсэн улсад нэг тийм чухал биш ээ гэдэг иймэрхүү мэдээллүүдийг өөрийнхөө сошиал медиа дээр хийжсэн, өөрөө ярилцлагандаа хэлжсэн. Тэгсэн чинь одоо болохоор Сирийн ерөнхийлөгч бол үнэхээр залуухан царайлаг гой залуу байна гэд хэлсэн. Энэ бүр өөрийнх нь амнаас гарсан үг шүү. Ууг нь бол алдарт алан хийдэгч алшараа байгаад идэг. Алдарт алан хийдэгч алшараа. Одоо болсон чинь алдарт Сирийн одоо ахуй өдөрдөгч болох гээд одоо ингээд зогсож байна тийм. Бүр алдарт алан хятагч дээр Аль-Каида бүлэглэлтэй холбоотой хүн шүү дээ. Бүр ийм хүнтэй Дональд Трампыг ингээд зууд сүжрээд байгаа нөхцөл байдал дээр ялч хүн нөгөө хэвлэлүүд өөрсдөө гайхаад одоо сэвээд байна. Тэгээд ятгад нөгөө Дональд Трамп ч ингээд одоо үгээ ч юм уу те би айгуу тийм нөгөө улс төрийн удирдагч хүн болохоор үгээ тийм нухацтай хэлнэ, элдвэдээ тийм хэлж болохгүй гэсэн үнцэг баримталгүй шууд бодлоо хэлээд байдаг. Яг залуухан царайлаг залуу гэд хэлсэн. Тэгээ ингээд хэлсэн ч хүмүүс царайлыг хиндэж юмаа. Гүйдгөө алуу тэр юуны царай нь гарч ирж гин үү? За хажуу талаас нь харуулад байна. Мухаммед бин Салмантай одоо энэ Алшараа гар барьж байгаа зургийг харуулж байна тийм. Надад энэ хоёр бас энэ хэд чинь Сауди Арабид уулзаад байгаа санаж байна. За Сауди Арабид тайзан дээр гарчаад Дональд Трампын бас хэлсэн үгнүүдээс онцлох нь энэ Мухаммед бин Салманыг өөстөө магтаж өгч энэ хоёр ч баг нэг нэгэндээ хайрын захиа баг бичээд байгаа юм шиг гараад энэ бол ёстой сайн залуу, ёстой агуу залуу, би энэ залууд итгэж чинь үнэхээр гэл одоо юу ягаал те магтаал тэнгууд нөгөө Мухаммед бин Салман баярлалаа гэж суултсан гол яг тийм байдалтай бичлэгүүд нь бас интернетээр нэлээ тараад хэлээ. За нэг онцлог зүйл нь Сир даяараа сая яасан бэхээр энэ уулзалтаар Америк нэгдсэн улсын хамгийн гол одоо зарлал нь Сир анх одоо дайн дажинтай болсон хэдэн жилийн турш за би жилийн санахгүй нэлээд олон жил 20 30 жил 2011 онд эхэлсэн. Яг дайнаас өмнө асуудлаас ерөн Сир олон улсын төвд давтан шахагдаж эхлэхээс хойш санкц буюу хорионд байсан. Улс төрийн хорио буюу Сирээс ямар нэгэн бүтээгдэхүүн авах бүх зүйлийг Америк нэгдсэн улс хориг тогтооцсон байсан. Энэ хориг авсан. За энэ бол Сирийн ард түмний хувьд бол маш том баяр болсон. Яг энэ мэдээг сонсоод Сирийн ард түмэн яг одоо баяраа тэмдэглэж байгаа. Баяраа тэмдэглэж байгаа. Бидний хоригийг авлаа буюу өөрөөр хэлбэл Сир одоо Дональд Трамп бол өөрөө яг тэгж хэлсэн шүү дээ. Сирийг дахин агуу болох боломжийг олгож байна. Буюу одоо яг энэ нөгөө одоо эдийн засгаа одоо сэргээх боломжтой. Сир дотроо бүтээгдэхүүн үйлдвэрлээд эдийн засгаа Америк, Европ руу гаргах боломжтой болж байгаа гэдэг нь хамгийн том. Гэхдээ олон нийтийн маш сонин анхаарал татаад байгаа нь яагаад алан итгэж алшаараа
За энтэй бол мэдээж хэрэг барууны ертөнцөөс анх одоо салхийг хагалж гар барьсан хүн бол Дональд Трамп биш. Яг энэ ашаараа бол хэдхэн хоногийн өмнө Макронтой бусад одоо Европын өдөртөгчтэй гар бариад уулзаад өөрөөр хэлбэл барууныхан ашарааг алын хитэгч түүхэн алан хитэгч байгаа гэдэг тийм байсан ч одоо хүлээж аваад эхэлж байгааг нь харуулж байна те. Хиний хувьд одоо Алшараагаас гадна одоо Ассадын дэглэм гэдэг юм чинь Сир улсад 50 гаруй жил тогтсон. Ялчгүй 1971 72 оноос үлээд тэнгуү сүүлийн жилүүдэд Ассад бол баруунтай угаасаа сүжирээнд байхгүй болоод харилцаагүй болоод дипломат харилцаанууд нь тасраад яг чиний хэлсэн санкц тавигдаж эхэлсэн. А мэдээж Америк нэгдсэн улсын зүгээс санкц тавьсан бол холбоотой орнууд нь санкцыг бол үнэхээр дагна 20 арга хэмжээг. А тэнгууд одоо болохоор Башар Асадын одоо дэглэм нураад унчлаа. Одоо энэ ингээд Ахмед Алшара гэдэг хүн гараад ирсэн чинь барууныхан болохоор за тий Аль-Каидагийн алын идэгч байсны тэнд нүдтэй анаал өнгөрүүлчих гэдэг яг бүр тийм өнцгтэйгээр тий нүдтэй анаал гар бариад байна л та. Өөртөө нүдтэй анаал байж их шиг байна. За сув дундрах яг Сауди Араб байгаа шүү дээ. Сув дундрах байна ингэсэн мэн. Энд бас бөөм баяраа Сирийн хоргийг авлаа гэд Сауди Араб ч гэсэн энд маш их баярлж байгаа юм байна. За ямар ч байсан ойрхон орнодод нэг динамик буюу одоо хүчний өөрчлөлт явагдаж байгаа. Башар Асадын дэглэм бол мэдээж хэрэг Оросын талыг баримталдаг. За Оросын одоо яг эн чинь юун дээр одоо далайн флот дээр нь ашиг сонирхлыг нь хамгаалдаг, газар дундын нэгст хамгаалдаг ийм улс байсан. Одоо ингээд Оросын дэглэм биш Алшарааг одоо ингээд алын итгэгч хамаагүй нүдэ анаад одоо ингээд барууныхан дэмжиж байгаа юм байна. Сирийнхэн тэр баярлсан гэдэг байгаа шүү дээ. Бид нар 8 онд алтаваад нэг ингээд гудамжинд гараад бөө юм болсныг санаж байгаа тийм. Яг тэр шиг юм болж лээ. Сир даяар одоо Дамаск хотод бол хүмүүс ингээд машинтайгаа ойрлолдоо тугаа бариад гэл ингэж мэнгээд яг тэр бичлэг нь болохоор ялчгүй цацагдчихлээ. Тэгэхээр энэ том ингээд 20 арга хэмжээ өргөгдөнө гэдэг чинь 90% нь ядууралтай амьдарж байгаа ард иргэдийн амьдрал ингээд тий дээшлэн дэвжин тэр дайны дараах одоо бүтээн байгуулалт тий одоо нөхөн юу гэдэг нөхөн сэргээлт биш тий уг нь одоо дайнд сүйдсэн улсын чинь сэргэн босох үйл ажиллагаа бол маш сайн ингээд явагдана гэсэн юм ихтгэл найдар төрсэн буюу Алшара алан хядагч байсан ч гэлээ бидний хувьд тий Асадын дэглэм дуслаа шин салхи салхиллаа гэдэг өнцгөөс сэрчүүд маш баяртай байгаа юм билээ. За дэмжиж ажиллагчдаа танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг зажил хож өрөөтэй Orbit дэмжиж ажиллаж байна. За GS25 бүх салбараас Orbit бох болон Orbit, Airwaves, Juicy Fruit, Spearmint бохнууд худалдан авалт хийхэд GS25 Caster ап уншуулад 5 сарын 20-оос 8 сарны 21 хүртэл үржлэх судлаанд оролцох эрхтэй болох юм байна. За ингээд 8 сар хүртэл таны бох худалдан авсан нэг эрх дахин суглаанд оролцоод байх боломжтой тул хэдэн ч удаа бэлгийн эзэн болох боломжтой шүү. 80-8 88 31 юм байна. 80-8 81 88 31 манай нэвтрүүлгийг зажил хож өрөөтэй Orbit дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За хот бикс нэвтрүүлэг. За энэ манай найруулагч бол яг одоо баяраа тэмдэглэж байгаа Сирийн ард түмнийг яг харуулж байгаад олон жил ядуу олон жил зүдэрсэн энэ улс одоо энхүү одоо дэлхийн эдийн засгийн одоо юунд одоо глобалчлал буюу эдийн засгийн системд нэвтрэх энхүү боломжтой болж байна. За энэ одоо ерөөсөө яг хөдөлмөрлөх үйлдэл гэдэг шиг ямар ч гэсэн том алхам энхүү хийж байна. Дараагийн мэдээлэл өгье. Microsoft гэдэг хайлт 50,000 хайлтаар Америк нэгдсэн улсад хэрэгүүлж байна. За Iceland Store Closures гэдэг Их Британий одоо хайлтанд Исландд болсон нэг үйл явдал бас 5,000 хайлтаар инхүүд хэрэгүүлж байгаа. Энэ хоёр хоорондоо ер нь бол ойролцоо гэж хэлж болно. Ерөнхий санаа бол энэ дэлхий өөрчлөгдөж байна гэдэг санаа байна. Microsoft бол дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг. За энэ компани саяхан шийдвэр гаргасан. Уржигдэр байна уу? Уржигдэр юу ямар шийдвэр гаргасан бэхээр 6,000 ажилтнаа цомгохдохно гэдэг шийдвэр гаргасан. За 6,000 ажилтнаа 6,000 их тоо шүү дээ. За маш их тоо. Нийт ажилтныхаа 3%-ийг цомгохдох гэж байгаа юм. За энэхийн шалтгааныг бид нар хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэдгээр тайлбарласан буюу за бид нар одоо олон жил ярьлаа шүү дээ. Хиймэл оюун гарч ирээд хүмүүсийн ажлыг булааж эхэлнэ гэж одоо яагаал хэлсэн, хэлээл хэлсэн. Ер нь бол баг багаар анзаарагдахгүйгээр хэлжсэн. Гэхдээ Microsoft гэдэг технологийн компани өөрөө хиймэл оюуны тусламжтайгаар гэх юм уу, хиймэл оюун одоо энэ хүмүүсийн ажлын байрыг бүр бодтойгоор бидний нүдэн дээр одоо булааж эхэлж байна гэдэг нь анхаарлын төв байгаа юм байна.
За Microsoft компани бол хангалттай мөнгөтэй тэгж амар санхүүгийн хямрал эдийн засагт асуудалд ороод байгаа юм бол одоохондоо тэгж хүчтэй юм бол байхгүй. Гэхдээ энэ бол энэ нүүдэл 3% ажилтныхаа 3% одоо 100 ажилтнтай л ихт 3-ыг ингээл халчиж штэ. Халсан шалтгаан ерөөсөө л хиймэл оюунтай холбоотой. Хиймэл оюун буюу хүмүүсийн одоо бидний ингээл нэг бүртгэдэг ажил гэдэг штэ тий. Бүртгэдэг ажил за ингээл хүмүүсийн одоо янз янзын ингээд нэг юм одоо юу гэмдэ зарим хүмүүс бол энгийн хийх боломжтой юм ажлууд нь бол хиймэл оюун гүйцэтгэдэг болчих. За ийхүү одоо дундын юм ажлуудыг ерөөсө цомгодоход эхэлж байгаа. Чамар айдас хүдстэй юм бэ. Казахстанд өмгөөлөгчийн ажлыг хиймэл оюун хийгээд шүүхтэр ялалт байгуулсан хэрэг гарсан. Тэгэхээр энэ мэтчлэн би одоо боддоо штэ нэвтрүүлгийн зохиолч гэдэг миний альбом тушаалтай хиймэл оюун өрсөлдөж эхлэх үед би өхөн. Би өхөн. За ер нь бол тэр цаг бол их ойрхон байгааг одоо Microsoft-ийн энэ нүүдэл одоо харуулж байна. Дараагийн энэ мэдээлэл яагаад үүнтэй холбоотой вэ? Исландд дэлгүүр гэж байхгүй болж байгаа юм. Дэлгүүрүүд нь хаалгаа хаагаад эхэлсэн. Одоо энэ хүнсний дэлгүүрүүд байдаг. Яагаад юм гэсэн чинь ерөөсөө Исландд ийм дэлгүүр орох хүмүүс болчих. Бүх асуудлаа ерөөсөө утсаар онлайнаар хөдөлж авдаг болсон. Одоо дэлгүүр гэж байхгүй. Дэлгүүрүүд нь ихнээс хамгийн том дэлгүүрүүд нь Исландд хаагддаг эхэлж байгаа юм байна. Тэгэхээр одоо ингээд технологийн дэвшил бидний амьдралын эдийн засгийг бүр эрс өөрчилж байна. Бид ч одоо дэлгүүргүйгээр төсөөлж болдог гэсэн. Одоо дэлгүүр орох шаардлагагүй. Гэрээсээ бүх юм захиалдаг болж байгаа. Энэ одоо ихний нүүдэл нь одоо Исландд болж байгаа юм байна. За Microsoft-ийн энэ одоо цомгдож байгаа ажил ихнийх магадгүй цаашдаа цомгдох нь араас нь Microsoft хэрэг цомгдож байгаа бол бид нар ч гэсэн цомгдох хүмүүс байгаа. Google цомгдож болно. Бусдууд нь ингээд цомгдоход эхэлнэ. Өөрөөр хэлбэл хиймэл оюунаар шийдэж чадж байгаа асуудлуудаа бүгднийг нь одоо ингээд эхнээс нь эдийн засгийн л асуудал учраас ашигтай ажиллахууднаас ийм ажилдаа одоо цомгдож эхэлж байна. Энэ олон хүмүүсийг бас айдас хүйцэд автуулж байна. Яг одоо энэ цаг үед ингээд өөрийнхөө чадвараа сайжруулж амжаагүй, орчин цагтаа дасч амжаагүй байгаа. Ялангуяа нэлийн одоо 40 50 гарсан хүмүүс бол одоо ингээд нөгөө 20 30 настай шиг ингээд шинээр технологи сураад нөгөө хиймэл оюунаа учир нь олохгүй оролдоно гэдэг бол хэцүү шүү дээ. Гэтэл ямар ч ингээд юугүйгээр одоо өршөөлгүйгээр за болохгүй баяртай гэдэг одоо хүмүүс цомгдож эхэлж байна. Хэрэглэгчийн үүднээс надад дэлгүүр одоо хэсэг шаардлагагүй болж байгаа гэдэг бол надад бол үнэхээр таатай сонсогдож байна л да. Мэдээж арталт нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол бас нөхцөл байдал бол хэцүү байгаа. Тэгэнгүүт одоо бид чинь 11-ийн номинлоо ордог. Тэгээ би номинлоо ингээд яг карантины дараа ингээд надад нэг тийм сэтгхүү сурцсан байсан л да. Номинлоо ороод өөрөө яваал юмнуудаа цуглуулна гэдэг надад амар түүхтэй санагдаад үүдэнд нь нэг дэлгэц ч юм уу байгаа. Тэрнийг авна гингүүт тэр нь тэнд байгаагээ хилээд өгчлээд их амархан санагдчихсан байхгүй юу. Мэдээж тэр мөрөөдөл маань биелээгүй. Гэтэ би ер нь онлайнаар хүнсээ авдаг болох энэ процесс одоо манайд ингээд те илүү гоё ингээд өргөн хүрээтэй сонголт сайтай. Яг хуу зарим үйлчлэгчнүүд байгаа л да. Тэр үйлчлэгчнүүд хязгаарлагдмал байгаа болохоор явандаа ингээд том дэлгүүрүүд яг ийм үйлчлэгийг нэвтрүүлээсэ гэж би хүсэж байгаа. Энэ дээр ийм арт маань нэгдсэн байлээ нэрэ. За магадгүй 5 10 жилийн дараа гэхэд одоо Исландын араас ч юм уу эдэн үзэгдлүүд нь манай тун удахгүй ороод ирж магадгүй юм шиг байна те. Дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ ийм арт хэмжээн хамтран ажиллаж байна. Ийм арт Монголын апп татаад хаанаас ч хүссэн баргаа өргүүлэр гэсэн. Яг ийм мэдээллийнээр ийм арт. Харин тэлээ те. За гэрийнхаа хөргөгчийг нээгээд л дуусж байгаа сүү тараг гэх мэт ингээ бүтээгдэхүүнийхээ савн дээр нь байгаа баркодыг ийм арт Mongolia аппликейшнд уншуулад л гэртээ хөргүүлж авах боломжтой болж байгаа. Энэ нэрээ үнэхээр хялбарчилж байна тий. Одоо өмнө нь юу гэдэг чинь шингэн хүнс гэж ороод тэндээсээ сүү гэж ороод тэг сонгодог байсан бол одоо зөвхөн баркодыг уншуулна гэдэг чинь энэ үнэхээр супер болсон юм шүү дээ. За тэгэхээр бүх барааны мэдээлэл нь хэрэглэх заавар зурагтаа гараад ирнэ. За тэгэхээр ухаалаг өстө бүх хэрэглэгчд ашиглах боломжтой болж дарж байна. Хэрэглэгч та хизээж ийм арт Mongolia апп татж аваад хүссэн газар бараагаа хөргүүлж авах боломжтой. Хөргөлт зөвхөн Улаанбаатар хотын төв бүс биш, Цуслангийн байршлууд болон 21 аймагт хүртэл хийгддэг гэдгийг дуулах таатай байна гэсэн. Ямар супер юм бэ тий? За ийм артын гишүүний карта аппд холбоод эсвэл шинээр гишүүнчлэг үүсгээд бонус авах оноогоо хөндлүүлээд аппараа хянаад явах боломжтой болж байгаа юм байна. Бүх барааны мэдээллийг нэг доороос авч болно гэсэн байна. За энэ ингэсэн байна хэрэглэгчийн сэтгэл за их амар санагдсан. Заавал барааныхаа нэрийг хайх шаардлагагүй ухаалаг шийдэл байсан шүү гэж энэ одоо тайлбарсан байна те. Энэ гэхдээ одоо ийм артын өмнөх би дөнгөс ийм артын ингээд дурдсан шүү дээ. Би бүр ийм уншгаач мартаад дурдчихлаа. Ягаад тэгэхээр
одоо e-mart-ын яг интернет сайтаас нь захиалга хийгээд би өөрөө авч ирсэн байхгүй юу. А тухайн үед би яг түрүүн хэлсэнчлэн шингэн хүнсгингүүтээ ороод тэр чинь нөгөө ууж идэх зөндөө байгаа шүү дээ. Тэрэн дундаас нь би өөрийнхөө авах тэр уух юмаа сонгох гэх мэтчлэн ингээд нөгөө шатлан жоохон төвхтэй сайт нь жоохон удаан уншижсэн бол одоо аппликейшнтэй болцсон байна. Нэмээд зөвхөн өөртөө байгаа дууссан барааныхаа баркод энэ бүр үнэхээр бүр би бүр яг одоо суулганд бүр За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 7611 техник гэдэг утаснаас лавлаж асуух боломжтой. Гэхдээ та яг одоо хийх үйлдэл бол e-mart Mongolia гэж хайгаад аппликейшн татаад авах хэрэгтэй. Би яг одоо татаж аваад тэгээд гэртээ яж байгаа дэлгүүр хийсгүйгээр шууд хүссэн бараа захих боломжтой юм шүү. Манай нэвтрүүд гэхдээ e-mart Mongolia апаар татаад хаанаас ч хүссэн бараа өргүүлээрэй өрөөтэй. e-mart хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Бид хоёулаа татгаар боллоо шүү. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бүгдээрээ дараагийн сэдвийг орцгоё. За mix гэхээр бид нар маш сайн мэднэ. За mix гэхээр за миний толгойд шууд л харт тамхины одоо бүлэглүүд толгойд ордیں۔ Ягаад ч mix гэн тэр нөгөө яг сомбре, малгай, за тэгээ текила ч юм уу иймэрхүү ингээд нөгөө үндэсний брэнд болсон юмнууд нь байж болно л доо. Гэхдээ л харт тамхины бүлэглүүдийн хүчирхийлэл те харт тамхины дайны санаанд ордیں۔ Тэгээ одоо миксгийн хамгийн царайлаг ерөнхийлөгч хийжсэн Энрике Пена Нето гэдэг хүн бас санаанд орж ин л та. Яа за тэр ч яг. За яасан бэ гэхээр яг одоо би хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүргэх гээд байна л да. За түрүүн тренд дээр Валерия Маркез гэдэг нэр орж ирсэн. Энэ хин юм бэ гэд хайгаад үзсэн чинь 23 настай загвар өмсөгч одоо контент бүтээгч нэг ёсондоо TikTok дээр 100,000 гаруй дагагчтай инфлюенсер бүсгүй юм байна. За инфлюенсер бүсгүйн хувьд Мексикийн ер нь одоо хүчирхийллээрээ алдартай хүчирхийлэл гэдэг зүйл маш энгийн ингээд өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Халиско мужид амьдрын суудаг. За яагаад өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэж хэлж байгаа гэхээр хоёлаа кафед ингээд өдөөдөөс хараад хоол идээ сууж ийл та. За хажуудлын ширээн дээр хоол идж байгаа нэг хүн ирээд буудчихгод тэнд байгаа хүмүүс үргэлжлүүлээд хоолоо иддэг хэмжээний ийм дүжирцэн ийм мууж тэгэхээр ч одоо хүн чинь нэг айж ичэн штэ ингээд нуугдж мөгдөх ч юм уу тийм мэдрэмжүүд нь байхгүй болтлоо алискод юу хүчирхэл гаарцаан гэд яригддаг. Тэгсэн чинь энэ бүсгүй яг яагаад трендээр орж ирсэн бэ гэсэн чинь үнэхээр харамсалтай. Ингэсээ одоо яг Халиско мужийнхаа энэ хамгийн том хот буюу Сапопан гэдэг хотод байдаг гоо сайхныхаа салон дээр лайв хийгээ суужсан. За лайв хийгээ сууж явах үедээ бүсгүй болохоор за надад ингээ хүрээлт ирнэ. Манайхаа хүрээлтээ бараг хамтдаа ингээ бүүнөр unbox хийнэ буюу задлнаа гэх мэтчлэн ингээл яриад хөөхөө ингээл хүн чи хөөхөн ярьдэн штэ. Яг тгээ ярьж явах үеэр хүрээлт ирчлээ. За одоохоо манайхаа ингээл лайваасаа түр босоод за тэгэл бүсгүй буудуулаад яг лайв дээр газар дээрээ буудуулаад амь алдсан. Лайв хийж явахдаа буудлага аллах болсон ба штэ. Ямар зэрлэг юм бэ? Чи яагаад одоо ингээд энэ бүсгүй трендээр орж ирээд хүмүүс шуугаад байгаа юм бэ гэхээр за бид нар үнэхээр тэг хүчирхийллийг ингээд энгийн зүйл боллоо дүжирчээд байна. Одоо энэ мексикчүүд гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ Гвадалахара гэдэг одоо энэ төв мужийнхаа төв хотынхоо яг хажууханд байдаг Сапопан гэдэг хотод нин ялангуяа энэ бүсгүй мегмар гарагийн үдээс хойш ингээд алагдсан. Тэгсэн чинь лав гарагийн өглөө нь одоо яг тэр мужийн бас улс төрчийг зүгээр л ингийн кафед сууж яхад нь буудсан. Их мэтчлэн ингээд нөгөө олон нийтийн газар одоо лайв дээр ч юм уу хүмүүс хоол идчих ч юм уу хүн буудах нь энгийн зүйл болчиход байна. Энэ бол ингээд хүчирхэл гарч байна. Энэ дэр засаг төр юм хийгээч гэд мексикчүүд өөрсдөө жочирдоод за энэ нь ингээд нөгөө барууны хөвлөлөөр ингээд маш их явж байна. Одоо би El Pai гэдэг одоо энэ Испани хөвлөл шиг санаж байна. Энэ сайтыг хараа сууж байна л да. Тэгээд яангууд үнэхээр Мексикт яг хүчирхэл гэдэг зүйл гарцсан байна л гэдгийг нэг илэрхийлж болсон ийм мэдээлэл цацагдж байна л да. Энэ одоо Веласкес гэсэн тий. За Валерия Маркез юм байна. Мексикт бол 100,000 хайлтаагаар тэргүүлж байгаа юм байна. За бас Америк нэгдсэн улс ч гэсэн хоёрт орцсон хайлтаараа энэ Валерия Маркез гэдэг хайлтаас тэргүүлж 100,000-тайгаар. Ер нь бол тэр хавар бол энэ асуудал хамгийн анхаарлын төвд байгаа юм шүү дээ. Гол анхаарлын төвд. За энэ бүсгүй маань одоо яг найруулагч маань голд өгсөн байна. Ягаан энэ ч одоо юу гэж нэрлэдэг юм? Топ. Ягаан топ хүмүүс чинь энэ бүсгүй. Хөрхөн байгаад. Уу харин тийм. Тэгээд одоо бодвол миний бодлоор одоо TikTok ч юм уу иймэрхүү одоо платформуд дээр олон дагагчтай инфлюенсер болохын тулд хөөрхөн лах хэрэгтэй юм шиг. Харин тийм ээ. Хойлоо бүтэхгүй. Инфлюенсер гэхээр одоо тэгэл эхлээл ямар ч байсан хөөрхөн байж таарах гэдэг нь тий. За тэгээд энэ бүсгүй маань лайв хийж аваад халуулсан гэсэн мэн харамсалтай мэдээлэл байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл Menendez Brothers case гэсэн хайлт 50,000 хайлтаагаар Америк нэгдсэн улс за Их Британд ч гэсэн Menendez яхан дүүсийн хэргийг
сонирхож байна. За яагаад сонирхож байгаа гэхээр уржигдэр эднүсийн шүүх хурал болсон. За минийдээс ахын дүүсийн хэргийг нэг товчхон бас сануулбал зүгээр ихтэй бодвол. За. Минийдээс одоо 1900 хэдэн онд л. За 1989 онд Лайл болон Эрик Минийдээс хоёр аав ээжигээ алсан аимшигтай хэрэг болсон. За энэ бол зүгээр нэг халаагүй. Аавыгаа 6 удаа буудаж алсан байдаг. Маш зэрлэгээр. За 1996 онд энэ хоёр шоронд орсон. Шоронд орохдоо яасан бэхээр бүх насаар нь 20 хял хязгааргүй 20 хялаар одоо шийтгэгдсэн. За дээрэс нь ямар нэгэн өршөөлт хамрагдах боломжгүйгээр шийтгэгдсэн байсан. За ингээд үүнээс хойш 36 жил өнгөрцөн байгаа юм байна. Ийхүү одоо Лайл Минийдээс тухайн үед бол 19 21 настай байсан бол өдгөө 54 одоо 57 настай болсон. Энэ хоёртой холбоотой шүүх хурал нь сая болоод яасан бэхээр за бүх насаар 20 хялын 50 жил болгож багасгасан. За дээрэс нь өршөөлт хамрагдах боломжтой болгосон гэсэн шийдвэр Нью-Йорк хотын шүүх гаргаж байгаа юм байна. За. За яагаад гэхээр Лос Анжелесийн юм байна. Лос Анжелесийн энэ шүүх гаргаад за яагаад вэ гэхээр тухайн юм нэг хуультай холбоотойгоор Калифорни залуу юм гэмт хэрэгтэнтэй холбоотой хууль нь 26-аас доош наснда гэмт хэрэг үйлдсэн бол арай зөөлөн хандах тухай юм заалтууд байдаг. Энэ заалтын дагуу шүүх хуралдаад эднүс одоо өргөдөл гаргасан. За бид нарыг ингээд харж үзээчгээд тэгээд өргөдөл гаргасан чинь энхүү одоо шүүхтээ ялсан гэсэн. Өөрөөр хэлбэл одоо 36 жилийн одоо ялаа үүрсэн байгаа. Одоо үндсэндээ бол 14 жил дахиад суух юм бол ингээд судлагдах юм байна. За бүр наан дээр магадгүй чөлөөлөгдөх боломжтой болчлаа. Ямар нэгэн өршөөлийн хуульд хамрагдаад. За тийхээр энэ хоёр одоо Минийдээсийн хэргийг сонирхоод байгаа. За Минийдээсийн хэргийг бол илүү бид нар яаж мэддэг болсон бэхээр тухайн үед бид нар бие лав сонсож байгаагүй илүү биднэрт ойрхон ойртуулсан одоо зүйлэл Netflix-ийн кино гарсан. Monsters гэдэг нэртэй гарсан. Мангасууд гэдэг энэ кино. За энэ кино бол олон хүмүүсийг энэ Минийдээсийн хэргийг илүү нарийн, илүү ингэж юу болсныг нь харуулсан. Бас бүр ингэж нэг яам гэдэг чтэй одоо хүүтэн үсч яхрамаар тийм кино гаргасан. За энэ тухайгаа гэхдээ Минийдээсийн анхан дүүс юу гэж хэлсэн бэхээр бид нарыг бол үнэн бодит байдлаас бол өөрөөр харуулсан. Эсвэргээрээ энэ маш тийм худал мэдээллийг түгээгээд байх шиг энэ эмзэг сэдвийг, энэ нарийн сэдвийг буруу харуулсан байсан гэж үг хэлсэн бэлээ. Яагаад гэхээр эрэгтэй хүмүүс, хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс өөр байдаг мэтэр харуулад байна. За өөр гэдэг нь одоо илүү арай гайгүй хүлээж авах хэрэгтэй гэж боддог байж боддог. Гэтэл эрэгтэй хүмүүс хүчирхийлэлд өртвөл маш адилхан, маш их сэтгэл санааны гүн хохирлт ордгоо. Гэтэл яг одоо бидний итгэл үнэмшлийн систем бол эрчүүд бол гоншигнох хэрэггүй ч гэдэг юм арай өөрөөр ингэж хүлээж авах хэрэгтэй гэсэн ийм одоо ойлголтоор бид нарыг шүүгсэн. Тэгээд Netflix-ийн кино ч гэсэн ингэж харуулсан байсан гэж тайлбарлсан байлаа. Лайл нь. За тэгээд энэ ч одоо эргээд бас хүмүүсийн анхаарал татаад байгаа. Эргээд бас хүмүүсийн нөгөө киногийн сонирхож үзээд бас хайгаад байгаа юм билээ. Ялтчгүй Минийдээс ах дүүсийн хэрэг бол ялчгүй анхаарлыг нүд орсон. Би одоо өөрөө Netflix-ийн тэр цувралыг үзсэн л дээ. Тэгээд үзчихэд би ингээд үзчихэд дараа нь ухаж энэ нийтийн тухай маш их зүйл уншсан л да нөгөө бодит гэмт хэрэг болохоор. Зя дараагийн мэдээлэл гялсан болж байгаа. За тэгээ. За тэгээ. За ингэсэн Америк нэгдсэн улсад Дерек Човен гэдэг нэртэй хүний нэр тренд дээр орж ирсэн. Энэ хүн хинбэ гэдгийг бид нар бол нэрээр нь бол баримжаалдахгүй гэхдээ 2020 онд нэгэн өнгөт арьстай одоо хүн цагдаа нарын гарт хүчирхийллийн золиос болоод амиа алдсан байдаг. Алдахтаа энэ хүн бүр $20 ингээд жижигхэн дэлгүүрээс хулгайлсан хэрэгт буруутгагдаад баримтлагаа хийх үеэрээ одоо энэ Дерек Човен гэдэг цагаан арьстай цагдаа болохоор тухайн иргэнийг ингээд газар хөвтүүлчихэд хүзүүн тус газар нь өвдгөөрөө дараад тэгээд нөгөө би амьсгалж чадахгүй байна штэ гэсээр хагаад амиа алдсан. За энэ хэрэг дээр мэдээж энэ хүнтэй бүх зүйл ингээд өөрийнх нь биеийн дээр эргэн тойрныхын цагдаа нарын биеийн дээр байсан камер дээр үлдсэн буюу нотлох баримттай гэтрүүлэн хүчиргэлсэн хэрэгт буруутгагдаад хүний амнаас нь төрсэн хэрэгт буруутгагдаад 22 жилийн ял бол шийтгүүлсэн. За тэгсэн чинь одоо яагаад ороод ирсэн гэдэг дээр би хүртэл ингээд түрүү ингээд тренд дээр орж ирээд доторх мэдээлэл нь уншчихдаг гайхлаа. Дональд Трамп энэ хүнийг өршөөж магадгүй гэдэг яриа яваад. За ингээд бүр эн чинь ингээд те
өнгөт арьсны амь насанд ингээд маш зэрлэгээр ингээд хүрээд тухайн үедээ бол маш том ингээд хөдөлгөөн өрнөсөн. За бид нар мэдэн штэ өнгөт арьсны амь нас ч үн цэнтэй гэдэг Black Lives Matter гэдэг хөдөлгөөн өрнүүд энэ бол 2014 онд Сент Луис хотын иргэн Майкл Браун гэдэг өсвөр насны хүүг зэрлэгээр бас цагдаа нар буудаж хөнөөсний дараа эхэлсэн хөдөлгөөн. А 2020 онд энэ одоо Жорж Флойд гэдэг хүн бас энэ Дерек Chauvin гэдэг хүний одоо тийм өвдгөнд даруулаад амьсгалж чадахгүй байна гэд амиа алдсны дараа бичлэг цацагдаад энэ бас яг тухайн хөдөлгөөнийг маш их эрчимжүүлж байсан. За үүний өмнө 1992 онд Родни Кинг гэдэг хүн 6 цагаан арьстай цагтаад газар ингээ хөвтжээд бүлэглэн зодуулж байгаа бичлэг нь цацагдаад Лос Анжелес даяар 4-5 сарыг дамнсан ингээ тийм одоо зандалчлах тонон сүйтгэх юм хөдөлгөөн бас болж исэн. Гэхмэчлэн ийм зүйл болж байгаад яагаад энэ хүнийг ингээд суллах гээд байгаа юм бэ гэдэг асуулт гараад ирсэн. За Дональд Трампын зүгээс мэдээлэл бол хийгээгүй. Гэхдээ энэ яриа яваад байгаа учраас цагаан орны ингээд сэтгүүлчд асууж хэлтэй. За. Тэгсэн чинь би тийм юм сонсоогүй би мэдгүй гэдэг хариултыг бол Дональд Трамп өгсөн. Тэгээд энэ мэдээлэл ингээд яваад одоо би KSTP гэдэг Америкийн бас маш томоохон хэвлэлийн байгууллагын сайтыг хараа сууж энэ хэрэг явдал төр Миннесота мужийн одоо улсын прокурор ямар хариуг барьсан бэ гэхээр за Chauvin бол хизээч суллагдахгүй. Энэ хүн Миннесота мужид 22.5 жилийн ялын өртөө. Энэ ялаа Миннесотад эсвэл өөр газар эдэлж барна ямар нэгэн байдлаар суллагдахгүй гэдэг албан ёсны мэдээлэл хийсэн. Гэхдээ хүмүүсийн дунд юу шуугаад байгаа вэ гэхээр Трамп сулчих юм шүү гэдэг тийм үнцэг бол үнэхээр байгаад байна л та. За хардаад байгаа юм байна тий. Амар нэг шалтгаантай болоод ингээд бас ярьж байгаа юм шиг. Тэрийг нь бол одоо би бас сайн мэдэхгүй юм байна. Дерек Chauvin гэдэг чинь нөгөө Жорж Флойдыг алдаг хүн юм ба штэ тий. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics-ны нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics-ны нэвтрүүлэгтээ илүү хоолыг хамтаа дуулаа өрөө тий. Rovelo брендийн дугуй хамтран ажиллаа. За мөн E-Mart Mongolia app-а татаад хаанаас ч хүссэн бараагаа хөргүүлээрээ өрөө тий. E-Mart хамтран ажиллаа. Сонсогчтой үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваараа 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.